За багш дараагийн асуултаа асууя. Бид хэрхэн хөгждөг вэ? Оролцож. Өөр. Бусдаас өндөр дуурайлал авч. За яг зүйтэй. Хүн альваа үйл ажиллагаанд оролцож байж өөрчлөлт шинжилгээг биеэрээ мэдэрч иж хөгждөг юм байна. За нөгөө төгөөр бусдыг харж, дагам дуурайж, бусдаас үлгэрлэл авч бид нэр хөгждөг гинэ. За тэгвэл бид бусдыг хэрхэн яаж хөгжүүлж болох вэ? Сургууль төлөвлөлөө. За өөр. Эерэг хандлага. За байж болно те. За тэгвэл багш нэг асуулт асууя. Магадгүй бид нэг хүмүүсийг те CD уншуулаад нэг одоо загварт ороод програмчлах боломжтой юу? Боломжгүй. Мэдээж үгүй. За тэгвэл бид нар бусдад яаж нөлөөлж болох вэ гэхээр нөлөөлөл үзүүлээд за тэднийг хөгжүүлэлтөнд туслаад чиглүүлээд өөрийн биеэрээ үлгэрлэж болох нэ. За бид яаж үлгэрлэж болох вэ гэхээр нэгдүгээр эрэг зөв харилцаа хандлагаараа үлгэрлэж болох юм. За хоёрдугаар биеэ зөв зохистой авч яваа байдлаараа бид үлгэрлэж болох нь. За гуравдугаар ажилсан хичээнгүй зам чанараараа бид бас үлгэрлэж болох нэ. За энэгээр багш нь юу хэлэх вэ гэхээр танд ямар давуу зам чанар байна? Яг түүгээрээ бусдад үлгэрлэл үзүүлээч гэж зөвлөх гэсэн юм аа. За баярлалаа.